Сайн байцгаана сонсогчдоо. Өнөөдөр бид нэр хориглог тэмдгийн талаар үзэх болно. Тэгэхээр Ариун Баяр агш ер нь хориглог тэмдгийн онцлог нь юу вэ? За хориглог тэмдэг нь болохоор замын хөдөлгөөний тодорхой нэг хязгаарлалт тогтоох буюу хязгаарлалтыг хүчингүй болгох үндсэн зорилготой. За хориглог тэмдгийн өнгө болон дүрсийн хувьд болохоор улаан өнгөтэй дугуй хэлбэртэй байна. За энэ улаан өнгөтэй дугуй хэлбэртэй талбайд дүрс зурсан байна. Тэгэхээр дүрслийн утгыг жолооч хөдөлгөөнд оролцогч хориглоход залттай байдаг. Тухайн үгийг хийж болохгүй гэсэн үг энгийнээр бол. За тэгвэл одоо зургийнээр харагдаж байгаа хоёр тэмдгийн ялгаа нь юу вэ? За 2-1, 2-2, за бас нэг ахаад нэг тэмдэг байгаа. За энэ гурван тэмдгийн хүмүүс их андуурдаг ялгаа. За 2-1 бол орох хоройтой. За энгийнээр хэлэх юм бол энэ ихэвчлэн цаанаасаа наашаага нэг чиглэн хөдөлгөөнтэй байдаг. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хоройтой гэсэн үг. За харин тэр 2-2 нь болохоор яг нь тухайн хэсэгт аль талаасаа хөдөлгөөн хоройтой тээврийн хэрэгслийн цаатлаасаа ч юм шиг одоо тээврийн хэрэгслүүд бол наадлаасаа ч хөдөлгөөн хоройтой. 2-1-ийн хувьд л нийтлэг нэг чигийн хөдөлгөөний төгсгөлийн эсрэг талаас харуулсан байж байдаг. Зарим тохиолдолд онцгой объект одоо цагдаа онцгой байдлын тэмдэг дээр нь 2-1-ийг тэр нэмэлт тэмдгээр одоо цагдаагийн машинд үл хамаарна гэдэг ч юм онцгой машинд үл хамаарна гэсэн нэмэлт залтаар нэмэлт тэмдгээр бас хориглосон залт байж байгаа. За энд бол 2-3 бас механикцэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хоройтой. За хажууд нь дүрс зургаар харагдчихэ тийм ээ. За механикцэн тээврийн хэрэгсэл гэж юу вэ гэхээр мопедоос дээш хөдөлгөөний хүчин шаардлагатай тэдгээр тээврийн хэрэгслийг хэлнэ гэх. Тэгэхээр энэ дээр яг нь ундаг дугуй ердийн хөсгийн хөдөлгөөн бол хориглогдоогүй гэсэн. Тэгэхээр энийг бас ойлгож. За 2-4 дээр болохоор ачааны автомашины хөдөлгөөн хоройтой. За энэ ингээд ачааны машины ингээд энэ ингээд дотор нь тоон үзүүлэлт заасан байх юм бол энэ бол бүхчингийн хязгаарлалт. Тухайн тээврийн хэрэгслийн үйлдвэрээс тогтоосон бүхчингийн хязгаарлалт нь 8 тонн. Магадгүй зарим машин дээр 5 гэж тавьсан байна. Тэгвэл 5 тонн. 8 тонноос дээш тээврийн хэрэгсэл хөдөлгөөн хоройтой гэж үзсэн. Жингийн тоо зааж өгөөгүй байх юм бол 3.5 тонн. Тэгэх юм бол ачааны автомашины хөдөлгөөн хоройтой. Тэр нь болохоор 3.5 тонноос дээш гэсэн үг. Ийм залт байна. За тэгээ хажуугийн зураг дээр бас илэрхий харагдаж байна тийм ээ. За энэ трактор үү тий? Тийм трактор. За трактор болон энэ чинь механизмд орчиж байгаа. За механизм болон 8 тонноос дээш бүхчин 8 тонноос дээш тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хоройтой гэж ойлгож байна. Манай сонсогч нарын ингэ тест хийж байхдаа 2-3 тэмдгийн машиныг нь харж байна. Наа чи машин оройтой гэж чинь шүү дээ. Мотоциклийг нэдэд. Тийм энэ чинь болохоор нэг механикцэн тээврийн хэрэгсэл. Тэгэхээр нөгөө нэр томьёо нийтлэг үндэслэл гэдэг нэг ихний хичээл дээр чинь нэг механикцэн тээврийн хэрэгсэл гэж юу юм. Эсвэл тээврийн хэрэгсэл гэж юу юм. Тэгээд ундаг дугуй мопед гэж юу юм гэдэг ч юм уу. Тэр тодорхойлтуудаас санах юм бол энэ илүү хэлбэр авах болно. За мотоциклийн хөдөлгөөн хоройтой гэж юм тийм ээ. Тэгэхээр энэ дээр зөвхөн мотоцикл хамааралтай. За хажууг зураг харагдаж байна тийм. Ундаг дугуй болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн яах нь хориглогдоогүй болчихдог. За 2-6 дээр бол мэдээж трактор буюу өөрөө явдаг машин механизмын хөдөлгөөн хоройтой. За энийг бол энгийнээр бол ойлгочихсон тийм ээ. За 2-7 дээр болохоор чиргүүлтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хоройтой. За энэ зургийг бас яг энэ хориглон тэмдэг бас нэмэлт тэмдгээр бас нэг юм төрөл байж байгаа. За чиргүүлтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн гэдэг нь юу орж ийнэ гэхлээр механикцэн тээврийн хэрэгсэл чирч байгаа. Энэ нь яг нь энэ ангилдаа ордог бахан. Трактор өөрөө явдаг машин механизм чиргүүлж чирч байгаа болон ачааны автомашин чиргүүлж чирч байгаа ордог. Яг энэ зураг дээр харах юм бол ачлалгын машин болон суудлын автомашин чиргүүлж чирч байгаа бол энэ залтад хамаарахгүй гэсэн. Энийг ингэж ойлгож байгаа. Энд юу б ангилалд юу хамаарагдаад байна гэвэл механикцэн тээврийн хэрэгсэл чирч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бол энэ залтад их нь хамт хориглогдно гэсэн үг. Тэгээ яг энэ зурган дээр бол гоё илэрхий ойлгомжтой тайлбарласан байна тийм. Цорилгын ачаал зөвшөөрөгдөж байгаа шүү дээ тийм. Тийм чи цорилгын ачаал буюу зориултын ажиллагааны машинаар ачаа явж байгаа тохиолдолд энэ яг нь зөвшөөрөгдөж байгаа гэсэн үг. За ундаг дугуй хөдөлгөөн хоройтой. За мэдээж зорчих хэсгийн ундаг дугуй бол нэг ундаг дугуйн замаар явна. За хэрвээ ундаг дугуйн зам байхгүй бол зорчих хэсгийн баруун хэсгээр шахаж явна гэдэг энэ заалт байгаа. За тэгэхээр зарим тохиолдолд тэр замын
Уг зургийн эхлэлээр ундаг дугуйн хөдөлгөөн 20-тэй гэсэн бол энд яг нь ундаг дугуйн хөдөлгөөн болон мопедийн хөдөлгөөн бол 20-тэй. Механикцэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бол яг нь хэвээр хөлсөж явж болно гэж ойлгож байна. За ердөөс боломжтой тийм ундаг аслан ашиглаж байгаа мал амьтан энэ хөсөг тэргийг хэлж байгаа. За явган зорчигчийн хөдөлгөөн 20-тай. За яг энэ одоо манай нарны гүүр яг энэ дээр манай хүмүүс нөгөө явган зорчигч нар зарчих хэсэгтэйгээр яваад байдаг. Энэ бол хөдөлгөөн бас 20-тай байдаг. Яг нөгөө явган үний зам гэж байх хэвээр тэргээр явах хэвээр. Хэрэг энэ хоёрын харууд хориглон тэмдэг байгаад та энэ зүрийн байдлаар бичиж хэмтлээ гэвэл энэ таах нь хориглон заалтыг зөрчсөн байна гэх. Магадгүй явган зорчигч өөрөө хохирох юм магадaltaй байна гэсэн. За бодитчин. За бодитчин гэдэг маань болохоор энэ 2.1. За энэ бол энгийнээр хэлэх юм бол тээврийн хэрэгслийн тухайн үеийн жим. За энд одоо зүгээр ингээ энгийнээр прус гэдэг ч юм уу машиныг авч үзэх юм бол тонн 300 ч юм тонн 200-ийн бодитчинтэй. За бүх чин нэг тонн 700 гэдэг зорчигч нар тэгээд ачаад ийш нийт дац хэлж байгаа. За тэгэхээр тухайн үеийн жим бол яг нь ховсно. Миний машин 5 хүн суучих юм бол ойролцоогоор 300 кг юм дээ шүү дээ. Би ганцаар явчих бол ойролцоогоор 250 кг хасагдсан ч юм. Тэгэхээр бодит ч юм бол өөрчлөгдөн. Энэ бол тухайн үеийн жин гэлээд байна гэж ойлгож байна. За 2.12. За энэ зураг болохоор тэнхлэгийн ачааллын хязгаарлал. За яг энэ зураг дээр харагдаж байна. Энэ машины 3 тэнхлэгтэй. 1-р тэнхлэг, 2-р тэнхлэг, 3-р тэнхлэг. За харин энэ зурган дээр болохоор юм 2 тэнхлэгтэй машин харагдаж байна. Тэнхлэг гэдэг маань яг нэг шугам параллел байгаа дугуйнуудыг хэлээд байна. Тэр манай сургалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг баг тайлбарлахаас аваарай. Дугуйн дээр ирж байгаа тэр тэнхлэгт ирж байгаа ачааллын дээд хязгаар 6 тонноос ихгүй гэдэг ч юм уу, зарим тохиолдолд 5 тонн ч юм ийм байж. За энэ хоёр зураг дээр тайлбарлах юм бол за энэ машинууд 2 тэнхлэгтэй машины хувьд 9 тонны бодитчинтэй байна. Гэтэл урд тэнхлэгэн дээр ирж байгаа ачаалал нь 3 тонн гэсэн тоо өгсөн байх юм бол энэ автал дээр нь 6 тонн учраас яг нь орох 20-той байж. Харин энэ машины бодитчин нь 12 тонн байгаа мөртөө одоо яг энэ ч заасан тонн жигнээс их мөртөө 3 тэнхлэгтэй тэнхлэг бүрт даацсан цэгэд очиж байгаа. 4 тонн очиж байгаа учраас тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их нь зөвшөөрөгднө. Энэ тэмдгүүд дийлэнхтэй гүүрэн байгууламж дээр нь бол байж байгаа. Нэг тэнхлэгт онгоогдох хэмжээг зааж өгсөн. Нэг тэнхлэгтэй. Түүнээс нийт бодитчингийн хязгаарлалт бол биш ээ гэж болгоо. За энийг бол ойлгомжтой тийм өндрийн ачаатай болон ачаагүй юм дээд хэмжээ мөн өргөний ачаатай болон ачаагүй байх үеийн өргөний хэмжээ байгаа. За энэ дээр бас манайхны мэдээж бид нэр зөвхөн B англи ч юм уу C англи сурж байгаа нөгөө зарим тохиолдолд бид нар ингээд нэг портер бонго ч юм тий B англиар барьж болно шүү дээ. Тэгээд ямар нэгэн овор ихтэй ачаа ачиж байгаа бол тухайн ачааны нөгөө жолооч өөрөлт байгаа байхгүй ачиж байгаа ачааны овор хэмжээ аюулгүй байдлыг бүрэн хариуцна гэдэг заалт байгаа. Тэгээд нөгөө техник ачааныхаа овор хэмжээг мэдээгүй хүсэлж ялангуяа энэ гүүрэн байгууламжийн тэгээд тулах тохиолдолд Монгол Улаанбаатарт бодлоо айгүйх гардаг. Нөгөөний нарны гүүрээр даваад явгууд ингээд юу гэдэг штеп. Явганы гарцдаг штеп. Гүүрэн гарц. Тий. Тэр гүүр байна гэж. Тийм штеп. Тэгэхээр тэр чинь өндрийн хязгаарлалтаа мэдэхгүй байна. Өөрийнхөө машиныхаа өндөр өргөн нөгөө техникийн тодорхойлолт төр чинь таны машины урт өргөн өндөр энэ гэрчлэгэнд чинь байж байгаа байхгүй юу? Нөгөө смарт кар төр ч гэсэн ингээ харагдлаа. Тэгээд тэрийг мэдээд тэрэндээ тохирсон замаар явж чадж гэнэ үгүй юу гэдгийг бид мэддэг бахан чухлаа гэсэн санаа. За мэдээж ойлгомжтой 2.15 бол уртын хязгаар. Тухайн тээврийн хэрэгслийн уртын хязгаар 10 м-ээс урт байх юм бол хөдөлгөөн оройтой. За энэ бол ачаатай болон чиргүүлтэй машины тамааралтай. За 2.16 бол тээврийн хэрэгслийн хоорондын зай доод хязгаар байгаа 70 м-ээс одоо баггүй зайд явнаа. За одоо би яг жолоодлын дадлага өдөр тутамдаа сонсогч нарт буюу суралцагч нартай хэлдэг. Хоорондын зайгаа барьяач гэнэ наалтах. Энэ ингээд зай хоорондоо бариагүйгээс үүдэх нөгөө усал аварч айгүйх байгаа даа шүү. Тэгэхээр зайгаа илүү сайн барьчих гэсэн санааг бас илэрхийлээ. Тэгэхээр биш юм бүтэн харагдчихсан.
Тэгэхгүй тэгээ наалтаа яг л яндан руу хамраа шуугуулчих гаяад байдаг. За эндээс гал юм бүс хяналтын бүсээр шалгалтанд орохгүйгээр нэвтрхийг хориглоно гэсэн нэг юм залт байж идэх байна. Энэ бол мэдээж хэл гал юм бүс дээр байж идэх. За баруун эрхийг хориглоно. Зүгээр тухайн улсууд дээр ханаа баруун гэж л болохгүй. Бусад чиглэл нь болно. Окей. За энэ дээр нэг юм байна. За баруун эрх дээр бол баруун эрхийг л хориглоно. За энэ дээр зүүн эрхийг хориглоно гэж байна тийм. Энэ тухайн тэмдэг хориглон тэмдэг тухайн улсар дээр хүчин төгөлдөр байхгүй юу? За тэгэнгүүт одоо яг энэ дээр харж байгаа. Зүүн эрхийг хориглосон. Энэ наадлаар энэ шиг ч уурсах сөрөх гэдэг шүү дээ чинь. Хоёр тус гарчих хэсэгтэй. Тэгэнгүүт яг нь цаатлаар нь даваад их нь зүүр гэж болно. Энийг шалгалтын дээрээс манаас сонсогч нар энэ дээр их аягүй алддаг байхгүй юу? Тэгэхээр зорчих хэсгийг хараад тусгаарлах зургуулсан цаагаар зүүр гэж л болно шүү дээ. Тэгээд зүүн эрхийг хориглосон газар буцаж эрхийг зөвшөөрдөг. За 3 дугаар зураг дээр нь 2.19 буцаж эрхийг хориглосон газар зүүн эрх гэж болно. Гэхдээ бид нар эндээс явах нь. За яг энэ өгөгдсөн зураг дээр бол эсрэг хөдөлгөөнтэй 2 игнээ өгөх зам байна тийм. Магадгүй нэг чиглэл 2 болон түүнээс дээш игнэгээр зөрчиж байгаа бол би тохирсон игнэндээ байна уугүй гэдгийг бас сайн шалгах тийм. Мэдээж нэгдүгээр игнээс баруун. Тийм. За зарим нөхөс баруун болон чигээрээ 2 дугаар игнээс зөвхөн чигээрээ тийм. 3 дугаар игнээс чигээрээ болон зөв игнэ гэдэг ч юм уу. Тэгэхээр игнээ байраа зөв үзсэн байна гэдгийг бас сайдраа харах хэрэгтэй. За 2-20 гүйц төрөлхийг 20-той. За энэ дээр тэнгууд манайх бүгд ингэ гүйц төрөлх 20-той гэдэг мэдлэг ойлголттой байдаг. Гэтэл удаан явдал тээврийн хэрэгсэл ердийн хөсөв ундуу дугуй мопед 2 дугуйд мотоциклоос бусад тээврийн хэрэгслийг гүйц төрөлхийг хориглоно. Тэгэхээр яг мотоцикл мопед ердийн хөсөв эсвэл удаан явдал тээврийн хэрэгслийг явна. Гүйц төрөлх олно. Мэдээж энэ 2 дугаар зураг дээр харагдаж шүү дээ. Энэ дээр бол механиксын тээврийн хэрэгслийг хэлдэг гүйц төрөлхөхгүй байна. За 2.22 дээр за ачааны автомашин нар гүйц төрөлхийг 20-той. За энэ бол ингээд тоогүй ачааны машин байх юм бол 3.5 тонноос дээш гэж ойлгож байна. 3.5 тонноос их ачааны автомашин нар бүх төрлийн тээврийн хэрэгслийг гүйц төрөлхийг хориглоно. Та манай сургалтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг баг тайлбар хэсгээс аваарай. тээврийн хэрэгсэл хэр чинь одоо ердийн өсөг өндөр дугуй бүгдээр орж байгаа. Тэгээд явах нь. За 3.5 тонн гэдэг явах нь. Тоо заачаад байна шүү дээ. Тоо заачаад байна гэдэг. За мэдээж энэ хажуудалд явах нь тухайн хориглон тэмдгийн явах нь 20-ны төгсгөлийг хэлээ. 2.21, 2.32 дээр засварч. Одоо ингэ үйлчлэх хүрийн хэр уртай. За хориглон тэмдгийн хувьд бол тухайн хориглон тэмдгийн энэ үйлчлэх хүрээний төгсгөл өгч дээ. Энэ хүртэл. Төгсгөл байхгүй гэж бол байхгүй. За ялангуяа энэ төр болон удаан цогцох хороотой тэмдэгнүүд бас байхгүй байж болдог. Тэдгээр нь болохоор дараагийн уулзуур хүртэл уулзуур хүртэл шинжилдэг. За хурдны дээд хязгаар. За энийг ер нь манайхан бас жоохон дотоод өлмөг мөрддөг. Энэ жоохон мөрдөхгүй байгаа гэдэг. Одоо ингээд 2026 оны 1-р сарын 1-ээс энэ ингээд хурдны дээд хязгаар заагаагүй бол хот суурин газар 60 км/цаг хүртэл тий. Гэтэл ингээд зарим бүс нутгаас шалтгаалаад 50 км/40 км/цаг урттай явна гэдэг чинь жишээ нь уулын замаар явгууд нь 20 км/цаг урттай явна гэсэн тэмдгүүд байдаг шүү дээ анзаарчихсан уу. Тэгэхээр тэр хурдны хязгааруудаа барай явнаа гэсэн. Хурдны дээд хязгаар. Одоо энэ дээр нөгөө нэг хурдтай холбоотой дахиад 3 тэмдэг орж ирдэг шүү дээ. Тийм. Энэ дугуй тэгээд улаан үрийтэй дээд хязгаар нь. Дээд хязгаар. Тэнгүүтээ цэнхэр дугуй байхад доод хязгаар тийм. Тэр чинь бол нэг заах тэмдэг байгаа шүү дээ. Доод хязгаар хамгийн багадаа 50 км/цаг урт явна л гэсэн чинь. улаан өнгөтэй байх юм бол макс нь. Цэнхэр дугуй байх юм бол минимум буюу доод хэмжээ. Цэнхэр дөрвөлжин байх юм бол тохиромжтой хурд дэше доош 10 км/цаг урттай шүү. Байж болно. Тохиромжтой хурдыг бол дөрвөлжингээр илэрхийлнэ л гэж. За мэдээж дуу тохио 2026 энэ ойлгомжтой. Угаасаа замын хөдөлгөөний дүрмэнд дуу тохиог 3 нөхцөл хэсэглэн. За тээврийн ослоос өрсөн сэргийлэх, за төмөл 100,000 гаруй дээр за мөн гүйц төрүүлж байгаагаа бусдад анхааруулах зорилгоор дуу тохиог нь энэс бусад тохиолдолд дуу тохиог хориглоно гэсэн нэг юм салт байна. За төр зөксөх хороотой, удаан зөксөх хороотой гэдэг. За энийг бас мэдэхгүй бас жолооч нар байдгийн байлээ шүү хүүхдүүдээ. За тэгэхээр 2027 төр зөксөх хороотой тэмдэг маань болохоор жолооч нөгөө 5 минут хүртэлх хугацаагаар зориуд зөксөсөн үйлдэлийг төр зөксөлт гэн. За мэдээж зорчигч буулгах суулгах, эсвэл ачаа ачих буулгах
энэ хугацаанд яг нь төр зөксөлтөнд орно. Энд хугацаа заагаагүй гэсэн. За удаан зогсох хоройтой гэдэг нь яг нь мэдээж жолооч 5 минутаас илүү хугацаагаар тээврийн хэрэгслээд зориуд зогсосон үйлдэлийг удаан зогсолт гэж. Гэхдээ нөгөө ачаа хүндээ ирж байгаа хамаагүй. Тэгээ нөгөө ачаа ачих, буулгах эсвэл зорчигч буулгах суулгахаас бусад тохиолдолд зогссон үйлдэлийг удаан зогсолт нэ гэж байна шүү дээ, тийм ээ. Тэгээд төр зогсох газар удаан зогсох хоройтой. Удаан зогсох газар төр зогсож болох уу? Болно. За энэ тэмдгийг бас нөгөө тэмдэглэлээр нөгөө шар үргэлжсэн шугам болон тасархай зураасаар илэрхийлдэг шүү дээ. Төр зогсон тэмдэг маань шар үргэлжсэн зураас байна. Төр зогсох удаан зогсох хоройтой болохоор тасархай. Тэгэхээр одоо энэ тэмдэг замын баруун гар талд байвал зүүн гар талд нь хамаагүй үстэй тий. Энэ нөгөө нэг цэгийн хөдөлгөөн хамаартай. Ялангуяа 2027 буюу төр зогсох хоройтой тэмдэг байлаа. Нэг цэгийн хөдөлгөөнтэй шүү. За. Тэгвэл нэг цэгийн хөдөлгөөнтэй замын баруун гар талд нь төр зогсох хоройтой тэмдэг байх юм бол зүүн гар талд нь төр зогсож болно. За мэдээж 2029 бол яг нь бүх хорооны төгсгөл. За тэгээ энэ дээр яг нөгөө бид нар суурин газар ч юм эсвэл орон нутгийн замд нөгөө дээд макс та хүрээд хөдөлгөөнд оролцож болно гэсэн. За уулзах гарцын өмнө байрласан 2-2-оос 2-9 хүртэлх тэмдэг. За одоо энэ тэмдэгнүүд таригдчихин тийм үү? За энэ тэмдгийн үйлчлэх чигийг за энэ 7-гийн 3-А, Б, В гэсэн тэмдгээр тогтоо. Заавалч. Эсвэл яг нь тухайн яг уулзрал руугаа орхос өмнө байж болно. Эсвэл уулзралаар ирэхээс өмнө энэ нэмэлт тэмдэгээр яг нь зааж өгдөг. За харин 2-2-3, 2-18, 18-ийн Б, за 2-19, 27 тэмдгийн үүслэх чиглэлийн тээврийн хэрэгсэл хамаарахгүй гэж өөрчлөлт нь чиглэлийн тээврийн хэрэгсэл хамаарахгүй. Эдгээр тэмдгүүдэд яг нь чиглэлийн тээврийн хэрэгслийг хамаарахгүй болчих. Чиглэлийн тээврийн хэрэгсэл гэдэг ойлгож байгаа тийм ээ хүмүүс бүгд тогтсон маршрутын дагуу явж байгаа. Бид нар өөрчлөгөөр явуулж байгаа. Өөрчлөлт үзүүлж байгаа тийм ээ. Энэ хэлж. За 2-ын дөрөв дээр за 2-ын 2-аас болон 2-ын 8 хүртэл тэмдгийн үйлчлэл нь за зохих журмын дагуу зөвшөөрөл авсан тухайн төрлийн тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй. За одоо энэ нэг хот суурьнд одоо энэ нэг ачааны машин төр чинь хот дотор ингэ бүсчилчдэг. Ачааны машины хөдөлгөөн хоройтой өнгөт нь А, Б гэдэг бүсчлэлүүдэрнийх нь нэвтрэх хэрэг болно. Цагийн зарлалт байж байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр машинууд яг нь зөвшөөрөл авсан тохиолдолд бол энэ тэмдгүүд бол яг нь өртөхгүй байж болно гэсэн. За тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн болон одоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хоройтой, механиксын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хоройтой болон удаан зогсох хоройтой тэмдэг. Энэ тулгуур эрхтний бэрхшээлтэй хүнд яг нь хамаарахгүй. Гэхдээ энэ хүн яг нь тухайн тээврийн хэрэгслээ таних тэмдэг тавьсан байна. За мөн шат тэмдэг байх хэрэгтэй. Таних тэмдэг байна. За мөн тухайн одоо тулгуур эрхтний бэрхшээлтэй гэсэн нотлох баримтыг бичиг өгдөг байх хэрэгтэй. За одоо яг энэ би нэг хэлсэн шүү дээ сая. Яг энэ эхний огтлцол дээр хамаарна гэдэг. Ялангуяа зүүн эрх гэх нь яг нь зорчих хэсгээ тусаарлан зургасан наадлалт тусч шүү дээ. Цаатлаар нь зүүр гэж болно гэсэн. Эхний огтлцлоо. За 27. За эдгээр энэ зурган дээр харагдж байгаа тэмдгүүд байна тийм ээ. За үйлчлэх хүрээнд байрласан газраасаа эхний уулзар хүртэл. За яг энэ зурган дээр харагдж байгаа тэмдгүүд яг нь эхний уулзар хүртэл. За уулзаргуу замд суурин газраас гарах хүртэл хүчин төв. За энийг л одоо манайхан ойлгоод авчихлаа.